Дизайнер нэлээ та бүхэндээ өнөөдөр интерьер дизайны төсөл хэрхэн бүтдэг тухай процессыг тайлбарлаж өгье. Тэгэхээр энэ болохоор 350 м квадрат орчим стрип баарны төлөвлөлт байгаа. Миний хамгийн чухал анхаардаг зүйл бол төлөвлөлт, хүмүүсийн хөдөлгөөний урсгал, тэгээд өрөөний зохион байгуулалт, бүх хүн тухтай байхаар дээрэс нь функц гэдэг бүх зүйлээ тусгаад хаана ямар зураг баримл байх уу, ямар эдлэг байх уу, ямар тавилга байх уу гэдэг нь энэ төлөвлөлтөнд маш нарийн гардаг төлөвлөлт бас дахин төлөвлөлт гэж боддог. За энэ төлөвлөлт гарсны дараа mood board буюу ер нь бол өрөөнүүд маань ямар байх уу гэдэг нэг юм ерөнхий зураглал хийдэг. За энэ жишээлбэл одоо стрип бар учраас Египтийн маягийн дизайн та. Тэгээд энд нь одоо тийм Египтийн маягийн үзүүлбэр үзүүлэх нь л дээ. Тэгж фантазилж гаргаж байгаа. Харин VIP өрөө нь болохоор юм коммунист маягийн дизайн байна. Алх хадварт байх жишээтэй амар том монументал зургууд байх ч юм уу тийм. Инээс өрөө болгоно юм өөр дизайн та. Жишээл энэ цагаан өрөөнд болохоор ингээд проектор тусчихаар хүссэн муудэндээ хуурч чаддаг тийм өрөө. Гэрэлтүүл маш чухал учраас гэрэлтүүлгийн унтраалганы хуваарил бас маш сайн гаргаж өгдөг. Тэгээ сангийн юм схем зургийг гаргаад сан техникч одоо хийх хүмүүстээ даалгавар өгдөг. За тэгээ арзы техник байгуулалт, камерны байгуулалт тэгээд ингээ ханын дэлхээсүүд гардаг. За үүний дараа сангийн материал ямар хөө материалууд орох юм ингээд өнгөн, тодорхойлолтыг дэмжиж ингээд хүснэгт маягаар гарна. 3D дизайныг зурдаг. Рендер уншуулад юм бодит юм шиг зураг гаргаж аавна. Мөрөөдлөө мэргэжлийн архитектор дизайнераар зургийг гаргуулад тэгээд яг ямар болох AI видео танилцуулга хийхийг хүсвэл комент бичээрэй. Холбогдоорой. Дизайнер ирлээ. Сувгийн админ энэ баарныг дизайныг зурсан шүү дээ.